үзэгчтэй цагийн үрдэ мэдээллийн хөтөлбөр зочны ярилцлагаар үргэлжилж байна. За өнөөдөр бид төрийн ордонд болсон ICT Expo 2025 форум дээрээс мэдээллийг дэлгэрүүлэн хүрэхэд бэлэн боллоо. За зочноор бид Монгол Улсын их хурлын гишүүн Цахим хөгжлийн инновац харилцаа холбооны сайд Бачугарыг ураад байна. Энэ өдрийн мэнд хүргэе танд. За энэ өдрийн мэндийг хүргье. Юун төрөн таны нээлтийн илтгэл их сонирхолтой санагдаж байна. Та нээлтийн илтгэлийн талаар мэдээллийг хүргэж. Монгол Улсын засгийн газар 100 хоногийнхаа хүрээнд бол хэд хэдэн том бодлогууд баталсан. Эхнийх нь бол Digital First болон цахимаар төрөнд. Энэ ямар учиртай юм бэ гэхээр бүх нийгмийн харилцааг цахимжуулъя гэсэн зүйл яригдчихэж байгаа л да. Одоо итгэдэггүй e-Mongolia гэдэг бид нар бол 1268 үйлчлэгээ цахимжуулчлаа. Гэхдээ цаасаар явж байгаа маш олон үйлчлэг байгаа. Жишээлбэл компани байгуулах, зөвшөөрөл авах гэх мэтлэн энэ бүгдийг ерөөсө цахимжуулъя. За тэгээ иргэн бол одоо төрийн байгуул 9 цагт онгоо тэр хүлээгээл тэгэл очдөг. Явж төгжирсээр очисоор адил нөгөө нэг цайны цаг нь болчдөг. Тэгэл үйлчлэгээ авч чаддаггүй хүн суртал гардаг шүү дээ. Тэр бүхнийг одоо цахимжуулъя. 24/7-оор гэртээ сууж байхдаа, ажилтан дээр сууж байхдаа одоо шууд бүх төрийн үйлчлэгээ авдаг болъё. Ер нь Монгол улсад энэ 3 үйлчлэгийг л бичлэн биеэр очиж авах тийм зорилго тавьсан байгаа. Тэр нь одоо хүнтэй одоо суух, гэрлэх, салах, яаж гэдэг хайр сэтгэлийн зорилгоор мөн одоо Монгол улсын иргэншлээс гарахад бол өөрийн биеэр очих. Бусад үйлчлэгийг бол бүгдээрингийн төрийн үйлчлэгийг цахимжуулж хийж байгаа. За үүнтэй холбоотойгоор бас e-Mongolia та бүхэн сайн мэдж байгаа. Одоо e-бизнесийг одоо амьлуулах цаг үе ирсэн байна. E-бизнес аппликейшн болгомоор байна. Тэгээ яг e-Mongolia-тай адилхан аж ахуйн нэгжүүдтэй e-бизнес аппликейшнээрээ одоо бүх үйлчлэгээ авах зүйл яригдж байгаа. За химэл оюуны үндэсний стратеги батлагдлаа бас засгийн газраас. Энэ нь бол дэлхийн одоо 90-ад улс орн бол химэл оюуны стратегтэй байгаа. Гэтэ химэл оюун гэж өөрөө салбар нь өөрөө маш одоо өргөн үрээдээ хамгийн түргэн хөгжиж байгаа салбар гэж ойлгож болно. Тэгэхээр Монгол улс үүнд бас хоцорч болохгүй, харин бас дагаж алах хэрэгтэй. Тэгээд үүнд холбоотой химэл оюуны үндэсний стратеги батлалаа. Тэгээд бүр наривчлаад бид нар зөв үндсэн стратеги гэхгүйгээр бүр юу л орё гэж байгаа. Уулуурхайн салбарлууд давуу талдаагаа орж химэл оюухаа хөгжүүлээд тэр хөгжүүлсэн химэл оюухаа гадаад экспорт нь гаргая гэсэн зорилго явагдаж байгаа л та. Гэтэ химэл оюун шинэ зөвхөн Монголд биш. Жишээлбэл одоо e-Mongolia 5.0 төлбөр одоо 2-7 он нээлттэй хийсэн. Үүнд химэл оюуханд суурилсан хөтөж орцсон байгаа. Тэгэхээр бид нар өөрсдөө яаж хөгжүүлж чадчих байгаа байхгүй юу? Тэр хамгийн одоо AI ашиглагдж байгаа мэдээлэл бол яг бид нар замын хөдөлгөөний дүрм зөрчихэд шууд утсанд AI-аар ингээд та дүрм зөрчлөө гэдэг мессеж ирж байгаа штэ. Үүнээс гадна өөр бас одоо хүмүүсийн амьдралд хамгийн одоо бодит хэрэгжиж явж байгаа AI технологиуд аль салбарт байна вэ? За одоо бол би юу гэмээр байна? Одоо e-Mongolia 5 тгийг гэмээр байна. Бид нар чинь e-Mongolia дээр чинь 1268 үйлчлэгийг захимжуулсан. Энд чинь бас асуудал ирүүлт юм байна. Юу вэ гэвэл одоо хүмүүсийг төөрөлдүүлээд идэг. Тэгэнгүүтээ үн зориулаад манай Монголын инженерүүд өөрсдөө мэдээлэл технологийн салбарын e-Mongolia-ийн хөтөж хийцсэн. Химэл оюун суурилсан. Тэгээ одоо ямар болцсон бэ гэвэл тэр нөгөө нэг AI хөтөчдөөс дараад яг ChatGPT адилхан бичнэ. За би гадаад бос шинээр захиалмаар байна гэж бичвэл нөгөө та тэгвэл ийм үйлчлэг энэ дэр очино. Та аваа гэд шууд дараа линк нь байж чинь. Альцвал би тэтгэвртэй гармаар байна. Одоо ямар хаашаа очих хэвээр аль лавлгаа авах хэвээр ингүүл шууд заагаад өгч. Тэгэхээр бол яг тийм хүмүүстэй гайд хийх хөтөж химэл оюундаа суйрлаад яг үндсэндээ GPU-дээ суйрлаад хийцэн байгаа бид нэвтрүүлж чадсан. Яг бүрэн төгс яг ChatGPT-ийн левелд очиагүй байгаа. Тэгвэл яг төрийн үйлчлэгийг иргэнийг одоо илүү хялбар болох талд нь бол зааж гайд хийх талд нь нэгэсний л хөндөө залгад авлагаа авч ирснаас нөгөө хөтөчлөгөө чат бичээ тэгээд монголоор бичээж шууд авах болцоо нэгтсэж байгаа. Тэр яг энэ ICT Tech Week 7 хоног за мөн энэ ICT Expo 2025-аас хамгийн том үр дүн юу вэ? Та товчхон хариулаач. За өнөөдөр мэдээлэл технологийн салбар бол дотоодын бүтээгдэхүүнтэй харьцуулахад бол 2% эзэлж байгаа. Маш олон том одоо гарааны компаниуд бизнесээс өнөөдөр одоо хөл дээрээ босох гээд боож гээд байж байгаа. Тэгэхээр энэ компаниудаа бид нэр дэмжих шугамар юу хийсэн бэ гэвэл виртуал бүсийг засгийн газраар журмаар байгуулсан. 2026 оны 1 сарын 1-нд нээлттэй хийнэ. Виртуал бүс юу гэхээр мэдээлэл технологийн компани виртуал бүст бүртгүүлснээр нэгдүгээр одоо орлогын албанд татварч чөлөөлөгдөнө. За хоёрдугаар их шүүмжил авдаг одоо дарамт ирээд нэг нийгмийн даатгалт шимтгэл байгаа шүү дээ компаниуд. Тэрийг буцан олгоно. Хэрвээ экспортын бүтээгдэхүүн гаргавал
Тэр одоо R&D гэж ярьдаг одоо судалгааныхын зардлынхын 70% төрөөс олох нь. Хиймэл оюун дээр суурилсан бүтээгдэхүүн гарвал тэр зардлынх нь 40% төрөөс олгоно гэсэн тийм том дэмжлэгүүд, бодлогын дэмжлэгүүд орцсон тийм журмыг баталсан. Тэгэхээр энэ виртуал бүст компаниуд бүртгүүлэл үйл ажиллагаа явуулвал цаашаа улам одоо эрчимтэй боож одоо нэг өснөл томрох гэж ярьдаг ш. Томрох тэгээд өөрсдөө одоо экспорт нь гаргах тийм бодлогын дэмжлэг гаргасан нь маш том ач холбогдол гэж хэлмээр байна. Энэ жил 21 аймгийн одоо яг техник технологийн салбарын бүгд бас хамраглаа шүү дээ тий. 21 аймгаас ирж байгаа одоо санал гомдолч гэдэг юм уу санаа оноо юу байна вэ гол нь? Маш их том хүлээлт байсан байна. Тэр нь юу гэх нь виртуал бүсийн хүлээлт маш өндөр байсан. Бид нар тийм нөө хуулиа бол мэдээлэл технологийн хуулийг нодлон баталсан. Тэр виртуал бүс нь ерөөсөө үүсэхгүй байсан. Журам нь гарч өгөхгүйсэн. Тэгэхээр засгийн газар бол маш идэвхтэй ажиллаад 100 хоногийн дотор үүнийгээ батлаад тэгээд энэ том хүлээлтэд нь одоо юу гэдэг нэгснээ хариуг нь барьж өгсөн гэж хэлмээр байгаа. За маш их баярлалаа. Та бүхний ажил амжилт хүсье. Урилгууд ажилласанд баярлалаа тань. За баярлалаа. За баярлалаа үзэгч та бүхэнд бид улсын их хурлын гишүүн Захим хөгжил инновац харилцаа холбооны сайд Батшуурыг уулзуулан тодруулга мэдээлэл хүргэлээ.